олон улсын бичиг үсгийн өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор үзэгчдэд зориулаад бидний түгээмэл хэрэглэгддэг англи хэлний үгнүүдээ яагаад буруу дуудаад байдгийг, за тэгвэл буруу дуудахдаа яаж зөв дуудах вэ гэдэг зүйлийг авахар жаргалмаа ах шиг студид ирсэн. Өглөө нэмэн сайхан амарлаа. Өглөө нэмэн сайхан амарлаа. Баярлалаа. 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 За, юун түрүүнд та бидэнд хэлж өгөхгүй юу? Яг бидний хувьд бол юу гэдэг нь төрлөх хэллээр илүү сайн тэгээд тэрнээс гадна англи хэлийг үл яг 2 дахь жил болоод сурж байгаа. Гэхдээ сүүлийн хэдхэн жилийн хугацаанд бид яг сурж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бидний хувьд гаргадаг алдаа дутагдал юу байд юм бол таны анзаарсан. Түгээмэл. Ерөнхийдөө бол монголчууд хэл сурахтаа маш авьяастай хүмүүс байдаг л да. Гэхдээ нөгөө нийтлэхээр бүгдээрээ их буруу хэлдэг өгнүүдийг зөв хэлэх ёстойг нь мэддэг мөртлөө буруу хэлээ заншсан өгнүүд гэж бас байдаг. Тэгээд хичээл заах үеэр миний анзаарсан өгнүүд гэж бас байгаа. За хэдүүлээ энэ самбарлуу анзаараад хэлээд үзье те. За хөтлөгч нар маань энэ хоёр үгийг уншаад өгөөрэй. Friends, parents. За мундаг байна. Сайн байна. За ихэнх хүмүүс маань яад юм гэхлээр нөгөө нийтлэхээр энэ F үсгийн авиг болохоор P-гээр дуутах гэдэг. Нийтлэхээр нөгөө friends гэж яриад байдаг те. Тэгэхгүйгээр онцгойлон бүр анхаарад friends гэж дуудах хэрэгтэй. За F авианы зөв дуудлага нь болохоор та дээдлийнхэн шүдийг доотлийнхоо уруулны энэ хэсэгт хүргээд ингэн. За тэгэх үедээ маш зөөлнөр гэж агаар гарах хэрэгтэй. Friends. Good. За тэгээд харин зарим хүмүүс болохоор жишээлбэл parents гэд P гэж нэлийн тесрэлттэй хэлэх ёстой байгааг айгу зөөлөн parents гэдэг юм уу. Тэг нийтлэхээрээ тэгж гаргадаг алдаа байдаг. Тэгэхээр энийг илүү тод хэлэх ёстой байх нь те parents гэж те. Parents. Good. Friends. Parents те. Нийтлэгийг алдаад байгаа нь F болон P дээр л ирэхэд бас хойлт сольдог гэсэн үг. Тийм. За дараагийн үг маань болохоор за одоо чи нөгөө нэг анзаарэгддэг үргэлж хэрэгэлдэг сошиал одоо платформ болох нөгөө Facebook-ыг болоод Facebook гэдэг нөгөө яг саяны алдаас давхар явж байгаа хэрэг. Оо энд гараад ирж байна. За бас нөгөө хүүхдүүдэд хичээл заах үеэр нөгөө хүүхдүүд маань энэ P авиг байгаа учраас энэ elephant гэдэг үгийг elephant гэж хэлэх тохиолдол их байдаг. Тэгэхээр энэний оронд болохоор PH 2 авиг нийлүүлээд F гэж дуудах хэрэгтэй байгаа. За тэгэхээр нэг ясандаа энэ үгийг маань elephant гэж дуудах хэрэгтэй байна тий. Elephant. Elephant. Facebook. Elephant. Good. За мөн бас их нийтлэхээр гаргадаг алдаа маань энэ үгийг болохоор ихэнх хүмүүс entertainment гэдэг яваад байдаг тий. Энэ үгийг уул нь I хоёр үсгийг нийлүүлээд A гэж дуудах хэрэгтэй. Тийм учраас entertainment гэж хэлэх хэрэгтэй тий. Entertainment. За хэдүүлээ хэлээд үзье. Entertainment гэхээр бид нар entertainment гэдэг юм шүү. Яг entertainment гэхээр хүн болгон тэгж ярьдаг. Тэгэхгүйгээр entertainment гэж дуудах хэрэгтэй. За ер нь нийтлэг англи хэлний дуудлагыг их зөв дуудъя гэж хичээж байгаа хүмүүс байх юм бол өргөлттэй үгнүүд гэж байдаг. Тэр өргөлттэй үгнүүдээ нэлээд айгу тод хэлээд үлдсэн үгнүүд маань болохоор сул аваар угаа шилжчихдэг байхгүй юу? Яг яаж олж мэдэх вэ тэгвэл? Өргөлттэй үеэ сайн олох юм бол болно гэсэн. Жишээлбэл энэ үгний entertainment гэдэг үгний T илүү өргөлттэй байгаа байхгүй юу? Энэ үг уул нь одоо жишээлбэл E үсгийг бол бид нэр E гэж дуудах хэрэгтэй тийм үү? Entertainment гэж дуудах хэрэгтэй юм шиг хүмүүс ойлгоно. Гэхдээ энийгээ сул дуудаад гэж сул аваа гаргаж ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр айгүй сул одоо юу гэдэг entertainment гэж хэлж гэсэн үг. Entertainment биш. Entertainment гэж сул авчдаг гэсэн үг байхгүй юу? Эхний хэсэг дээр амар акцент өгчдөөс нөрөхгүй. Өрөхгүй. Тийм хэсгэн дээр байна тийм. Өргөлттэй хэсгээ тод хэлнэ. Энэ үг нь тэр нь өргөлт юм а гэдгийг номнууд тийм тал бичгүүд их зөндөө байдаг тийм. Тэднээс харах нь. Тийм тэднээс харах нь гэсэн үг. За бас нэг гаргадаг алдаа гэх юм бол энэ нөгөө их алдартай байдаг тийм. За тэгээд энэ үгийг жишээлбэл R-гийн ерөөсөө дуутахгүй байхгүй юу? Тэгэхээр модерн биш modern гэж хэлнэ гэсэн үг. Modern nomads гэж хэлнэ гэсэн үг. Энэ A үсэг байгаад энэ A үсгийг болохоор яг Apple гэж байгаатай адилхан А байгаар дуудана. A гэхгүй. А байгаар дуудана. Яагаад тэгж байгаа вэ? Энд болохоор нөгөө нэг A үсэг маань өөрөө өргөлттэй үе хэсэг нь олж таарж байгаа байхгүй юу? Тийм болохоор хэдүүлээ A гэж дуудахгүй тий А гэж дуудаж гэсэн. A үсэг маань өөрөө 4-5 янзаар их ондоогоор дуудагддаг. Тэгээд тэрнийх нь нэг төрөл нь энэ явж байна гэсэн үг байхгүй юу? Эрхээ өглөө хэлжсэн. Томчуудыг бодвол хүүхдүүд илүү
зөв дууддаг гэж та энэ тал дээр Тий яг үнэн яг хичээл орж явах үед үнэхээр их анзаарэгддэг. Тэгээд хүүхдүүд маань болохоор нэг ясандаа нөгөө багшийн хэлж байгаа өгүүлбэрийг давтаж хэлэхдээ багш хоолоогоо хаана өргөж гин те аль үеийн өргөлтөө өргөж гин ямар үгний ард юу орсон бэ гэдэг бүх зүйлийг нэг доор айгүй олон зүйлийг анзаараад тэгээд ойлгож аваад давтах чадвартай байдаг. Тэгээд хэл нь илүү одоо их зөөлөн хурдан сайжирдаг л да. Томчуудын хувьд болохоор яг дөнгөс сурж байгаа учраас тий дөнгөс сурж байгаа учраас тий бүх зүйл шинээс гадна өөртөөх нь тархин илүү гоё хортой ажилладаг. Насан туршидын хувьд болохоор яг учир шалтгааныг ойлгох гэдэг. Одоо жишээлбэл хүүхдүүдэд би нэг заажсан бол намайг дагаа шууд modern nomads гэж хэлээд сурчин. Томчууд болохоор хэлж байгаа үедээ бас дээрэс нь яагаад тэр аарын дуудагдахгүй байгаа юм бол яагаад тэр ингэж байгаа бол гэж их боддог болчихсон тий тэр нь бас их нөлөөлдөг. Тэгвэл бид нар альва хийлийг сурахтаа юу гэдэг саяны энэ олон бодлуудаас салах зүйтэй юм байна шүү дээ. Яг хүн болгонд өөр өөрийн арга байдаг гэж би боддог. Тэгээ зарим хүмүүс жишээлбэл учрыг ойлгочоор айгүй хурдтай ингэ явцдаг. Зарим хүмүүс бол айгүй гоо ингэ давтаж хэлээд олон дахин давтах тусмаа. Тэгээ тухайн хүний бас өөр өөртөө нэг харилцаа байдаг онцлог үйл явц тий. Онцлогоо хэрэг олчих юм бол хүмүүс айгүй хурдан сурдаг гэж би боддог. Тэгээ яагаад тэр бид нарт тийг олон гоё боломж гараад ирсэн. Тий. Миний хувьд болохоор жишээлбэл би яг бүр 10 жилээсээ л хойш бүр ингээл хүүхэлдэйн кино үзэж үзэл тэгэж их айгүй хөгжүүлж исэн. Тэгтээ би оюутан болоод би онцгойлон хичээсэн байхгүй. Гэртээ ганцаар байхдаа ингээд телевизийн хөтлөгч гэж өөрийгөө төсөөлээд тэгээд өөртөө ингээд англи ийм том текстүүдийг уншиж өгдөг байсан. Тэгээ яг өөрөө ганцаараа байгаа мөртлөө өөрөөсөө айгүй ичин. Тэгээд дараа нь тэр алган дээрээ ингэж нөгөө сонсоол яг тэрүүгээрээ давтаж хэлсээр агаад сүүлдээ тэр маань миний нөгөө ярианд нөлөөлөөд өөр одоо ингэ цаашдаа бүр багш болоход хүртэл нөлөөлсөн. Өөрөөсөө ичдэг байсан ингээ багш болсон ямар гоё. Тэгээд хамгийн гол нь нөгөө тэгж сураад өөрийнхөө айцыг даваад өөрийгөө давтаад өөрийнхөө сул тал дээр ажиллаад ингээд сурсны дараа өөртөө аягаа ихтгэлтэй болчихдаг. Ярихад ч гэсэн те би буруу яриаггүй гэдэг мэдчихэж байгаа болохоор таны туршлагыг бусад хүмүүсээс сонсоод хэрэгжүүлэх хаа гэж бодож байна. Баярлалаа. За дараагийн үг. Дараагийн үг нь болохоор за энийг хүүхдүүд их гаргадаг алдаа юм. Тэгээ би энэ дээр бас зарим хүмүүс ч гэсэн буруу дадаа сурцсан. Жишээлбэл энэ үгийг V-ийн дуутах гэдэг те. V-ийн дуутахгүй байхгүй. Жишээлбэл A W хоёр үсэг нийлээд O аваад draw. Яг энэ одоо уул нь 3 үсэгтэй үг мөртлөө хэдүүлээ яг биш 4 үсэгтэй үг мөртлөө 3 үсгээр дуудах нь шүү дээ. Гэсэн үг байхгүй те. За хамт дуудаад байдаг те. Draw, claw. Яг л O аваа те. Straw, claw, straw, yawn. За yawn. Энэ яа гэж юу юм бэ? Ивших гэсэн үг. Draw зурх те. Claw нөгөө савар байгаа те. Straw бидний хэрэглэдэг саруул. Yawn болохоор ивших гэж те. Дандаа о байгаа юм гэсэн үг те. За ийм байдалтай байна. За дараагийн үг маань болохоор за энэ үг ихэнх хүмүүс нөгөө don't гэдэг шүү те. Don't ихэхгүйгээр энэ өө үсэг дангаараа 2 аваа болж задрна одоо. Don't болно гэсэн. Тэгэхээр хэдүүлээ don't гэх юм. Don't stop ч юм уу те. Copy яг үнэ. Copy биш шүү. Copy тэгээд past гэж дууддаг шүү дээ. Тэгэхгүй paste гэх юм шүү дээ. Copy paste. Copy paste. Одоо Тэнгүүт одоо нийтлэгээрээ хэлдэг нь болохоор copy paste. Паста дараарай гэлдэг шүү дээ. Тэгэхгүй paste гэх юм. Copy paste шүү үзэгчтэй. За энэ дээр бас нэг нэмээд хэлгээд хэдүүлээ нөгөө нэг алдартай дэлгүүраа тий бүгдээр л циркл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхгүйгээ circle гэсэн. Circle тий K тий артлын тэр үсгийг болохоор хэдүүлээ K гэж дуудах хэрэгтэй. Байлаа. Болцсон тий. За ер нь бол түгээмэл байдаг нь эднэр байна. Тий түгээмэл байдаг. Гэхдээ өөр одоо юу гэдэг хүмүүсийн өөрсдийнхээ жирийг нөө алдаанаасаа гаргаж байгаа алдаанууд бол зөндөө л байгаа. Тий Тэгэхээр яг бид нар яаж ажиллаж олж мэдэх вэ? Сонсох материалууд их болсон байгаа тий. Тэгээд дээрэс нь интернетийг зөндөө ашиглаж болж гин. Тэгээд сонсож байгаа материалыг зүгээр ингээд өнгөрөхгүйгээр яг анзаараад тий байвал илүү зүгээр. Гэхдээ яг хаа алдаа гэж би ярих бас нэг дооргүй. Яг тэгэхээр хүмүүс нөгөө их алдаан дээр их төвлөрөхөөр сурах үйл явц нь багасаад байгаа юм шиг санагдаа тий. Тэгэхээр энэ дээр нэг айхтар ач холбогдол өгөхгүйгээр гол нь
зогсолтгүй урагшлал ах хэрэгтэй тий. Тэгээд яг хэл сурж байгаа хүмүүс сонсож байгаа гэж бодож байна. Би манай нэг их сургуулийн багш маань бид нарт айгу гоё үг хэлж ирсэн. Тэгэхээр нөгөө хэл сурж байгаа хүмүүс гэхээр та нар за одоо хэлний хүмүүс боллоо. Та нар ингээм жижигхэн англи хэл гэдэг хүүхдтэй боллоо гэж өөрсдөө төсөөлөөрэй гэж. Тэгээд за тэр хүүхдээ тэгээд айгу сайн тордоод гоё том болгоод ингээд алхахыг хараарай. Хэрвээ тийхгүй ингээл тий хийхгүй ингээл орхичих юм бол тэр нөгөө амьд зүйл чинь өвчин. Тэгэхээр хүүхдээ битгий өхүүлээрээ гэж загчээсэн. Тэгэхээр яг хилэнд яг тэгэж гоё хандж байгаарай. Яа тэгэхээр нөгөө хиллийг дамжаад хүний одоо харах өнцөг болон сонсож байгаа зүйлүүд ч их сайн гоё өргөн болдог. Тийм тэгэхээр алдаан дээр айхтар бити төлрөөрээ ийм байдаг шүү гэж мэдээд аваарай. Тэгээд засаад аваарай тий. Хэрвээ сонссон бол тэрийгээ заавал өөрөө туршиж үзэж ярьж агаарай. Яа тэгэхээр хүмүүс нөгөө за ийм байдгийг ингээд орхичдаг байхгүй юу? Тийм болохоор одоо би ийм сурсан да, ийм өгүүлбэр сурсан да. Тэрийгээ одоо энэ хүнд хэлээд үзье гэд гадаад хүнтэй яриад үзээрэй. Хариу үйлдэл нь ямар ахыг хараарай тий. Тэгэхээр илүү гоё. Хэрэглэх тусмаа хүүхэд чинь том болно. Яг үнэ. Өнгө ерөнхийдөө хамааралтай юм. Магадгүй зарим хүмүүс ингэж бодоод идэв шүү дээ. Үгээ сайн мэдж байгаа гэсэн за би буруу хэлчихвээ гэж айснасаа болоод ярихгүй ч гэх юм хөө тохиолдол бас байдаг тий. Байдаг тийм. Дуу хоолойны өнгө бас их чухал. Жишээлбэл за энэ дээр нэг жишээ байгаа. Really гэдэг үг шүү дээ. За энэ үгийг хоолойны өнгөө бид нэр дээшээ өндөрсгөөд хэлэх юм бол гайхаж байгаагаа харуулна тий. Жишээлбэл нэг үг хэлэнгүүт oh really гэд дээшээ өндөрсгөөд хэлчих юм бол гайхаж байгаа байхгүй. Хоолойны өнгө жоохон доошлуулаад жишээлбэл oh really гэд ингээд доошоо алгаад хэлчих юм бол итгэхгүй байх гэсэн үг байхгүй тий. Таны хэлж байгаа зүйл за гэж байгаа юм шиг тий. Илэрхийлэл хэмжээ нь өөр болдог өгнө зөндөө байна. Тий. Тэгэхээр тэрийг бас маш анхаараарай. Англи хэлч өөрөө нөгөө илэрхийлэл хэмжээ аяг өндөртэй гэл. Тэгэхээр хоолойны өнгөний дээшээ доошоо яаж болж байгааг шалтгаалаад нөгөө ярианы хэлэндээ бид нэр хоолойны өнгөөрөө баг илүү их ойлголцдог. Нүдний хаарт ус их чухал тий. Тий. Нүдрүүгээ бинийхээ нүдрүү харахгүй болоод энэ хүн намайг сонирхгүй байна гэж ойлгоно. Тэгэхээр айгуу те яриагаа өрнүүлэхийн тулд айгуу сайн өдрөө харна биений хилэмж гарны хөдөлгөөн болон хоолойны өнгө айгуу чухал гэдэг тийм. За их баярлалаа багш. Баярлалаа. Баярлалаа.